За баярлалаа. Тэгээ Нямдор сайдаас хоёр асуулт байна. За нэгдүгээр асуулт одоо жишээлбэл дэлхийд жишг байдаг гэж заасан байна л да. Хүний аймнаас эд эргэтэн болон сэтгэл санаанд учирсан хохирлыг үнэлгээ манай улсад байхгүй байна гэж. Тэгэхээр бол энэ бичснээр нь ойлгох юм бол дэлхийд одоо бусад улсад ийм жишг байдаг байх. Тэгэхээр яг ямар жишг байд юм бэ? Ер нь бол ийм одоо үнэлгээтэй болох ажлын эхлэл байгаа юу гэж нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт бол энэ бол мэдээж одоо гэмт хэрэг тохирсон улсуудад төрөөс нөхөн төлбөр олгох ийм хуулийн төсөл явж байгаа юм. Энийг би бол зарчмын үед дэмжиж байгаа зөв зүйтэй асуудал. Тэгэхээр үүнд бол нэг тодруулах зүйл байна. Хүнийг санаатай алах гэж юм да. Тэгэхээр төрийн буруугаас амнаасаа алдсан тохиолдолд энэ эдгээр иргэд одоо жишээл 7 сарын 1 юм уу энэ хуулийн төсөл хамрагдаж ар гэр нөхөн төлбөр авах болцоо боломж байгаа юу? Баярлалаа. Нэмбэр. За, баяр сайн гишүүний асуултанд хариулъя. Ерөнхийдөө бол юу гэмт хэргийн асуудал бол зөвхөн энэ хуулиас гадна бас иргэнд учирсан хохирлын асуудал, иргэний хууль бол иргэний эрх шүүхэд шийдвэрлэх хуулиараа бол зохицуулагдаж байгаа. Тэгэхээр ямар хэмжээний хохирол учирсан бай гэдэг нь бол одоо хуулиараа бол шүүхтэр одоо тэр ямар хэмжээний хохирол учирсан, ямар зардал гарсан гэдэг нь шүүхтэр тэр баримтаар тогтоогдсон зардлын хэмжээгээр тогтоогдно. Зөвхөн ямар хэмжээний хохирол учирсан байна тэр хэмжээний хохирлыг нөгөө гэмт хэрэг үйлцэтгэхэд л гаргаж төлөх ёстой. За тэр зарчим нь бол байж байгаа. Шүүх өөрөө яг хохирлын хэмжээг бол эцэслэж шүүхийн шийдвэрээр бол